Шинэлэн хоногийн мэнд хүргэе Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд Premier Sports-ыг сувгаар болон YouTube channel-аар хүрэхэд бэлэн боллоо. Game Point podcast-ийн ерөнхий ивент эдгэжээр уян мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн ажиллаж байгаа гимтсэн, бэртсэн, суугаа ажил эрхэлдэг ер нь өвдөгний болон уян мөчнүүд төр шингэнүүдэд нь эрдэс хэрэгтэй байгаа. Тэр бүхэн энэ бүтээгдэхүүнийг сонгороо гэж зөвлөмөр байна. Ингээд Game Point podcast эхлэхэд бэлэн болж байгаа нэлээ ятосод Сан Францискогоос ял та бүхэнд хамт. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 8 гарагт орон нутгийн цагаар Америкийн цагаар 8 гарагт NBA-гийн All-Star-д оролцох сэлгээний 14 тоглогчийг зарлаа. За эндээс л нөгөө нэг хэн орох хэрэгтэйсэн, орохгүй байсан гэдэг маргаанууд эхэлдэг шүү дээ. Яг гэх юм бол бүх хотын гарааны тавтууд бол тэр бол фэнүүдийн саналаар, сэтгүүлчдийн саналаар тодордог. Харин сэлгээнийхэн бол дасгалжуулагчдын саналаар тодордог. Тэндээс хэн нь дасгалжуулагч нарт ямар үнэлэмжтэй байна вэ гэдэг асуудал хамгийн их маргааныг дагуулдаг. Тэгэхээр энэ жилийн бүх хотын тоглолтын сэлгээний тоглогчдыг танилцуулж чиний хувьд хэн сүрприз, дээрэс нь хэн ороогүй нь шудраг бус байсан бай. Гэхдээ сюрприз бол энэ дундаас байсангүй. Бүгдээр л ер нь бол орох хэвээр хүмүүс л орж байгаа юм шиг санагдсан. Тэгээд ганц орж чадаагүй хүмүүсийг харах юм бол хамгийн одоо харамсалтай санагдсан Kawhi Leonard болон Alperen Sengun хоёр. Статистикийн хувьд ч гэсэн ер нь тоглож байгаа багуудын амжилтын хувьд ч гэсэн ер нь бол орчхоор боломжтой шээсэн. Ер нь бол Kawhi Leonard Clippers-ийн хувьд бол амжилт багтаа явж байгаа ч гэсэн сүүлийн 6-7 хоног бол үнэхээр баг лигт хамгийн хот багуудын нэг байгаа шүү дээ. Тэр тийм учраас ороогүй байна гэдэг бол жоохон харамсалтай байна. Гэхдээ би өмнөх дугаар дээр хэлжсэн All-Star бол All-Star сонгогдох нь бол All NBA сонгогдож байгаа асуудал биш. Энэ болохоор аль одоо popular, аль хүн их үзмээр байгаа тоглогч нар ордог. Тэгэхээр миний хувьд бол зөвхөн LeBron James юм уу Chet Holmgren гэсэн энэ тоглогч нар бол хамгийн их fan base ихтэй фэнүүд үзмээр байгаа тийм болохоор сонгосон болов уу гэж бодож байна. Тэгээд яг харахгүй өнгөрсөн жилийн авраг тоглогч нар. Тэгээд дээрэс нь миний хувьд одоо юу гэхээр Jamal Murray анх удаага бүх хотын тоглолтод сонгогдсон нь бол гоё байлаа. Нэгсэнд би энэ бол миний нэг анх удаага сонгогдох бүх хотын тоглолтын донд таамагданд явж исэн хоёр аахгүй Chet Holmgren, Jamal Murray хоёр хоёлаа. Жамал бол өнгөрсөн жилүүдэд улирлын эхний хагас муу тоглоод хоёрдугаар хагас сайн тоглодог гэсэн бол энэ жилээс эхлээд улирлын эхний хагасаас эхлээд шууд онцгой байсан. За Chet Holmgren-ийн хувьд бол J-Dub гэмтэлтэй байгаа үед багийнхаа гол одоо тулгуур хоёр багны нэг болоо. Тэгээд Oklahoma City Thunder хэдийгээр зүгээр сүүлийн тоглолтуудад хожигдоод байгаа ч гэсэн бүсээ тэргүүлжсэн гэдгээр зүй ёсны бүх хотын тоглолтод залрах ёстой байсан болов гэж би бодож байна. Гэхдээ тэгэл хэн нэг нь гадна үлддэг тэр нь бүх хотын тоглолтод оролцох ёстой байсан жил гэдгээрээ дахиад энэ жил өрнөдийн бүх хотын тоглолтод оролцох тоглогчдын өрсөлдөөн үнэхээр ширүүн байлаа. Danny Avdija энэ тоглогчдын хард ингээд бүхэл улсан зогслоо гэж бодож болох юм. Гэхдээ энэ санал асуулгаар тодорхойгүй. Энэ Danny Avdija улирлын эхнээс хойш сайн байсан учраас дасгалжуулагчдын саналаар хамгийн гол ингэж их өндөр үнэлгээ авч орж ирж шүү дээ. Тэгэхээр харалтаа Danny Avdija анх удаага бүх хотод болж байна. Chet Jamal Murray анх удаага бүх хотод болж байна. Ингээд анх удаага бүх хотод болж байгаа хүмүүс олон болоод ирэхээр Kawhi Leonard, Alperen Sengun, James Harden гэдэг тоглогч нар яалтчгүй энэ жагсаалтын гадна үлдэхээс хөрөл аргагүй болчихж байгаа юм. Тэгэд дөнгөж сая хоёулаа подкаст бичгээс хэдхэн минут юм NBA-гийн комиссар Адам Silver Америкийн 2 баг 15 тоглогчтой байгаа юм байна. Тэгээд тэрийг тэнцвүүлэх зорилгоор Kawhi Leonard-ыг бүх хотын тоглолтод нөхөж сонгож байгаа. Мэдээлэл ангиснаар Kawhi Leonard ямар ч байсан бүх хотын тоглолтыг өнжих аюулаас бол авраглаа. Дээрээс нь чинь хэдийгээр Лос Анжелес хотод болж байгаа гэсэн Clippers-ийн ордонд болох байгаа бүх хотын тоглолт талбай эзэн багийн нэг All-Star тоглож байхгүй бол энэ ч бас муухай өстэй дээ. Сонин All-Star болох. тэхийг шахлаа.
Гэтэ ер нь бол тэгээд хин хэлсэн шүү дээ. Brian Winters төчтөр өнөөдөр хэлж байгаа нь нэлээд анхаарал татлаа л да. Ягаад Kawhi Leonard ерөөсөө сонгодоогүй вэ гэхээр одоо нөгөө бидний зунжингаа ярьсан намаржингаа ярьсан нөгөө Aspiration гэх компаниар дамжуулж илүү мөнгө Kawhi Leonard Clippers төлсөн гэдэг скандалаас болоод ер нь бол юунууд дасгалжуулагч сонгоогүй гэсэн яриад лигээр гарч байгаа гэсэн. Тэгээд тэр нөлөөтэй гэвэл ер нь бол удахгүй тэрний одоо ившээ энэ удирлын сүүлээр ер нь удахгүй тэрний сэтгэл бас ирж магадгүй гэж бодлоо. За хоёулаа тэгвэл дорнод бүсийн хотын сэлгэний тоглогчдыг харъя гэж бодож байна. Надад бол энэ дээрээс нэг хоёр асуулт байгаад байгаа юм чамаас асуух. Ерөнхийдөө бол болсон дээр нь бол маргаан байхгүй. Жишээ нь Scottie Barnes, Jalen Duren, Jalen Johnson, Donovan Mitchell, Karl Anthony Towns дээр нь бол над дээр асуудал байхгүй. Харин Norm Powell, Pascal Siakam хоёр дээр асуулт байна. Norm Powell энэ жил яг бүх хотын тоглолтын хэмжээнд байгаа юу? Дээрэс нь Pascal Siakam Indiana Pacers багчийн тэр баг лигийн ёроол хамж байгаа баг үстэй. Pascal Siakam үнэхээр бүх хотод төвшөнд байгаа байсан гэж юу? Эсвэл дорнод ийм өрсөлдөөн сул байна уу? Уусаад ихэнх одод ер нь Western дээр тийм өрсөлдөө уусаа Western аяга өндөр хүчтэй өрөндөө гэдэг Eastern нь бол уусаа жилийн жилд ер нь бол баг тодорхой л байт юм да. Яг би Norman Powell бол яг л тийм All-Star хэмжээнд ер нь бол Miami-д өр нөлөөгөө үзүүлж байгаа гэж би энэ хувьд бодож байна. Pascal Siakam харин тийм Indiana Pacers одоо нөгөө байгаа байдал нь л аягүй доош нь татаад байгаа болохоос яг түрүүний миний хэлсэнтэй адилхан аврагын төлөө тоглолцсон, авраг болцсон, бас popular тэр энэ тоглогчдын дундаа popular тоглогч штэ. Тэгэхээр бас ер нь бол Pascal Siakam-ыг тоглохыг харахад бол нэг фэнүүд бол дургуцахгүй л гэж бодож байна. Дургуцахгүй л баг л та. Гэхдээ зүгээр муу багт сайн өөр оронд нь хэм байх хэрэгтэйсэн гэж. Derek White үү? Derek White чинь багийнхаа одоо баг 3 дахь нь өстэй. 3 дахь одоо өстэй. 2 дахь нь шүү дээ. За яг энэ жилийн үед л та. Харин тий. Гэхдээ Pascal Siakam Derek White-ыг харьцуулах юм бол бас. Тийм л дээ. Гэхдээ зүгээр баг нь хаана явж байгаа вэ? Brooklyn Nets-ээс хэрвээ яг тийм асуудлаар явах юм бол Alperen Sengun бол үнэхээр бүр асуудалтай байдлаар л юу яачлаа шүү дээ. Гүйгүйч яах вэ? Угаасаа Sengun энэ жилийн энэ All-Star-ын форматын золиос л болчихлоо шүү дээ. Одоо дэлхийн багаас хэн нэгэн гинтэхгүй л Sengun-ыг нөхөд сонгохгүй шүү. Тэгтэл эн чинь өрнөг бүсийн топ багуудын нэгт явж байгаа. Дээрээс нарда 41 тоглолтод 21-16 дундчилж байгаа тоглогч ингээд бүх хотод болж чадахгүй байна гэж бодлоо. Тэгэхэд энэ чэтийг харал та 17-8 1.6. Kawhi 27.6 LeBron 21.5-6. Шингүү энэ гуравтай харьцуулшгүй илүү байгаа сте. Харин тэ хамгийн илүү байгаа сте. Орхоор байгаа сте. Гэхдээ тэгээд тэр чинь энэ чинь их popular биш байна. Fan base баг байна. All-Star гэдэг чинь угаасаа харин би popularity contest гэдэг шүү дээ. Хин хамгийн fan boy өөдтэй байна. Хин хамгийн одоо юу гэдэг нүүр царай болж ин тэрүүгээр л орж шүү дээ. White, Siakam хоёрыг яах юм бол Siakam нэрээ илүү All-Star шиг санагдчихсан надад бол. Тийм л юм шиг байна. Одоо энэ жил LeBron James Kawhi Leonard-ыг харьцуулах юм бол яг бас тийм л байгаа шүү дээ. Kawhi-гаас илүү LeBron одоо байгаа. Хичнээн илээд болж байгаа. Хичнээн Clippers-ийн талбай дээр болж байгаа ч гэсэн LeBron James Kawhi Leonard-ыг хажууд хамаагүй одоолоод ингээд сонгогдож байгаа шүү дээ. Тийм л да. Уг нь бол Kawhi тоглолтоор бүр хамаагүй илүү байгаа шүү дээ. Тийм хамаагүй илүү. Сая түрүүний ярьсан юг харалтаа. Хамаагүй илүү он авсан байна. Хамаагүй илүү rebound. Яг assist-ээр бага байна. Steal-ээр илүү. 3-аа шийдэж байгаа, free throw шийдэж байгаа, percentage-ээр илүү. Тэг илүү тоглолцсон энэ жил чинь Kawhi чинь баг сүүлийн хэдэн жил тоглоогоороо олон тоглоод ер нь л effective байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө санагдсангүй шүү дээ. Тэгээ угаасаа энэ чинь LeBron James л бид LeBron James гэдэг тоглогчийн талаар ярьж байгаа. Би тэгээд хараа нөгөө сэдвүүрээ орохгүй байж чаддгүй.
Джеймс Харден бүх оддын сэлгэний тоглогч зарлагдсны маргааш солилцоонд орох тухай яригдж байгаа нь Харден ингээд сэлэг дахиад ингээд цаашдаа юу болохгүй юм байна гэж All-Star болж чадахгүй юм байна. Яаж ч тоглоод All-Star болж чадахгүй юм байна гэж үзээд л явах гэж байгаа л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Магадгүй. Яг зөндөө шалтгаан байж магадгүй. Гэхдээ өнөөдрийн гарч байгаа одоо уул нь бол хардах асуудал зөндөө байна. Гэхдээ өнөөдрийн гарч байгаа мэдээгээр бол өөсөө нэг жилийн одоо энэ жил тоглоо нэг жилийн гэрээ үлдэнэ. Тэгээд Джеймс Хардны хувьд бол одоо хиттэй байлээ те. Одоо хамгийн сүүлийнхээ одоо Jimmy Butler түрүү жил нэгсээр угаад extension авдаг шиг ер нь тэгж extension авах гэж хүссэн. Kawhi биш Джеймс Харден Clippers-ээр нь тэрийг өгөхийг хүссэнгүү. Тэгээ одоо өгч чадхаар баг өдөр бол явъя гэсэн одоо юу гарч байгаа юм шиг ш. Тэгээд хамгийн түрүүнд Cleveland Cavaliers тодорч явах шиг байна те. Яагаад тэгэхээр Donovan Mitchell иргэцэн Cleveland Cavaliers-ээс ер нь явах маягтай. Гэхдээ яагаад явах гээд байгаа нь гэтг нь бас хардвал хардгаар байгаа сте. Тийм одоо хэлжүүл ардын тайсан болж зүгээр дотроо хардаад. Гэхдээ тэрийг ч бас би бодоогүй ш боцсон л да. За тэрийг хоёлаа нэгмэр яриад. За бүх одын тоглолт ингээд одоогийн байдлаар гэмтэлтэй тоглогчид нараа оролцуулаад ингээд нийтдээ 25 тоглогч сонгогдчихлаа. Гэхдээ дахиад тоглогчид нэмэгдэж магадгүй гэх юм бол Devin Booker гэмтэлтэй байгаа, Stephen Curry гэмтэлтэй байгаа. Эдгээр тоглогч нар бүх одын тоглолтод оролцох гэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа. Тийм учраас ерөнхийдөө дараа 7 хоногийн өдийд гэхэд бүх одын тоглолтод Steph бол орох хаа. Devin Booker бол бас эргэлзээтэй шүү дээ. Тэгэхээр оронд нь дахиад тоглогч сонгохдгоо дэлхийн багаас хин нэгэн гимтэлтэй байгаад өнжихүү аспарын шингүүн орох уугүй юу гэдгийг бид харах болондоо ямар ч байсан Янсын орноор магадгүй шүү. Тийм гарч байгаа мэдээлэлээр Карл Антони Таунс дэлхийн багаас тоглохоор болж байгаа юм байна. Тийм учраас Kawhi Leonard-ыг Америкийн баг дээр нэмж өгж байгаа юм байна. Тэрнээс уг нь бол Америкийн багч миний тоолсноор бол хангалттай 16 болцоод исэн чинь ингээд нэг тоглолт нэмтгэхээр нарсан чи гимтэлтэй тоглогчийн орондын баг гэсэн чинь багийн хүн дутуу учраас 7 болцоод байгаа учраас гэж тоглогчид нэмж өгсөн юм байна. Тэгэхээр дахиад нэгээс 2 тоглогч бүх одод болж магадгүй. Энэ юу гэхээр бүх одод болно гэдэг чинь цалингийн хувьд өснө. Тэгээд дээрэс нь их удаад ирэх жил гэрээ байгуулах гэж бол энэ маш том нөлөөтэй болно гэдэг. Jalen Duren-ийн хувьд одоо ингээд бүх юма дэмжин тавьсны хүчинд ингээд бүр All-Star боллоо шүү дээ. Одоо тэгээд энэ зун ямар хэмжээний гэрээ авах вэ гэхээр All-Star тоглогч ямар хэмжээний гэрээ авдаг вүлээ? Max гэрээ л авна шүү дээ. Max. Бүх одын тоглолт гэдэг бол дан ганц нэг од тоглогч одоо гэдэг олонний хүсэмжит тоглогч биш. Энэний ард бас мөнгө санхүү яригж идэг гэдэг утгаараа энэ бас их чухал зүйл болцоод байгаа шүү. Он гарснаас хойш NBA-д хамгийн шилдэг багуудын нэгт зүйсээр тооцогдож байгаа play-in-ий байрлалд ороод ирсэн. Ер нь бол 15 дугаар байрнаас play-in-ий байрлалд ороод ирсэн Los Angeles Clippers багийн James Harden ямар учраас солигдохоор болоод өнөө шөндөө ч юм уу маргааштай баг солилцоо болчих юм шиг мэдээлэлүүд араагасаа гараад эхлэв гэдэг энэ удаагийн подкастер зүй ёсны ярих сэдв. Уг нь бол James Harden Clippers багт ирэхдээ би гэрээ оллоо байх ёстой газар оллоо би энд карьераа дуусгана энд миний legacy дуусна гэж хэлжсэн чинь Harden явахаар болчихжээ. Миний өөрөх нь хүсэлтээр гэж байгаа юм баг юунаас болчихвоод хойлын өмнөх яриагаа бүр сайхан дэлгэрүүлчихээ л да. Миний хувьд бол анти түрүү хэлсэн те яг энэ гэрээний байдал одоо хамгийн том одоо шалтгаан болчлоо гэж би бодож байна. Одоо энэ жил 39 дараа жил 42 саяын гэрээтэй тэгээд free agent болж байгаа байхгүй. Одоо энэ хин James Harden 36 настай энэ жил 37 нас хүрч байна те. Тэгээд 2 жилийн дараа жил тэгээд тэрний дараа жил free agent болох юм бол 39 дэх хүнд хин ямар гэрээ өгөх вэ? Энэ жил ямар нэгэн байдлаар гэрээний extension юм уу маргааш дараа энэ жилийн дараа extension хий гэвэл ямар хэмжээний мөнгө авах уу гэдэг нь амар том ялгаатай л да. Одоо ингээд Jimmy Butler-ын би жишээн дээр л ярмаар байна. Хэрвээ Jimmy Butler түрүү жил зөрүүдэлж extension авах байсан бол энэ жил хэрвээ сүүлийн жилдээ тоглоод
бэртсэн бол энэ чинь баг 100 саяг алдчих шүү дээ. Тэгэхээр энэ нас одоо Джеймс Хардны одоо карьерийн энэ төвшин энэ одоо үед тэгээд энэ насн дээр бол одоо Джеймс Хард ингээ хамгийн сүүлийнхаа том гэрээ хийх одоо боломжтой үе дээр ирсэн. Яг тэр боломжоо л хайж ийн гэж бодож байна. Тэгээ одоо үсээ шүү дээ. Джеймс Харднд шүү дээ. Джеймс ер нь бол шүү дээ. Джеймс Хардн шиг тоглогч нар байна шүү дээ. Би насныхны хувьд ярьж байгаа шүү. Үсээ карьер нь бол гайхалтай карьер. 36 яг одоо бол хичнээн би энэ багт баймаар байна. Хичнээн би энэ багт баймаар байна. Би хичнээн хожмоор байна. Би ингэмээр тэгмээр гэж ярьсан ч гэсэн хамгийн цаадалтаа хамгийн одоо эдний хүсэж байгаа том гэрээ мөнгөл болж үлдсэн. Одоо тэр Джеймс Харднд хаашаа яваад хинтээ очиж авраг авах үг нь ер нь л хамаатай биш юм шиг санагдаж байна. Яг одоо байдлаас харахад одоо үүссэн хэцэл байдлаас харахад асуухгүй байж болдгоо нэг асуулт байна. Мэдээж мөнгөний асуудал байгаа. Джеймс Хардн ч одоо угаасаа авраг авч одоо ингэ явах гэж байгаа нь авраг авахгүйгээд явах гэж байгаа юм байлгүй дээ нэг зүгээр. Хоёрдугаар Джеймс Хардн дугаасаа Джеймс Хардн ч одоо хүртэл ганц бий явах. Тийм баа. Тийм. Ганц биш санагдах. Харин тэр нэг мөнгө чухал. Тэнгүүд би зүгээр ингэж асуух гэдэг. Сая чи түрүү хэлсэн шүү дээ тоглогч дасгалжуулагч нар Кавалианорд энэ аспирэшнтэй холбоотой энэ дүүлэн шуугнаас болоод Кавай санал өгөө. Тэрнээс Кавай бол олдор төвшин тоглож ирсэн шүү дээ. Тэгэнгүүт Лос Анжелес Клиперс баг Bubble Late Night одоо зохион байгуулж хахад Кавайгийн ганцаараа ивент итгэжгүйсэн тий. Тэгэнгүүт одоо ингээ Джеймс Хардын явъя гэж байгаа нь энэ Кавай Леонардын асуудлаас болоод Джеймс Хардын явах гэж юм уу? Эсвэл хүн ингэж бодож штэ. Би баг ингээд нэг ачааг нь үүрээд байгаад энэ зүгээр сууж иж цалингаасаа гадна 30 сая доллар аваад идэг гэд хамт байхаас дургу үрээд ээж болно штэ. Хүн л болсон юм чаана. Харахаар уурнаад ээж болно штэ. Тэгээ явж байгаа. Үгүйсэхгүй одоо үгүйсэхгүй. Тэгээд зөндөө хүмүүс явчлаа штэ. Одоо Пол Жорж гэсэн явлаа. Крис Болч явлаа. Одоо ингээд Джеймс Хард явж байна. Ингээд ухаад байвал тэгээд үгүйсэхгүй. Гэтэ өчигдөр Кавалиануудаас асуусан чинь миний найз майз гэж сүрхийлээ л штэ. Тэгэхээр нэг хайхтар тэр хоёрын голд нэг юм болсон юм шиг нэг санагдаг штэ. Гээ Джеймс Хард ингээд бол мөнгөлөх. Тэр хоёрын голд юм болох албагүй л да. Гэхдээ зүгээр хамт байгаа хүн хамгийн их цалингийг авч иж дээрэс нь цалингаас гадуур дахиад 30 саяг аваад ахаар чинь тэр зэрэгцээд байж байгаа дийлхэн өөрийн ижил төвшнөгээд бодож байгаа хүн уурлаад авах болов гэж зүгээр тэгж бодсон. Тэрнээс уурлах нөхцөл байна. Энд ингэж тэгж төлчөөд яагаад надад дахиад 2 жилийн гэрээ өгөхгүй байгаа юм бэ гэж бодох юм байна шээс. Тэ? Кавален ингэж макс төлөө. Тэгээ дээрээс нь ширээн дуур мөнгө төлчөөж яагаад надад 2 жилийн гэрээ өгөхгүй байгаа юм бэ гэж гомдошоос магадгүй л юм. Тийм угаасаа нөгөө 27 оны 100 задлан гэд яриад бүр ингээ багийн төлөлгөө өөр тийшээ гарсан байгаа шүү дээ. Тэнгүү за энд байгаад надад угаасаа гэрээ өгөхгүй юм чинь би явъя доо гэж шийдэл явж байгаа юм шиг байна. Тэрнээс яг одоо үзүүлж байгаа сагсан бөмбөг бол Клиперсын сагсан бөмбөг тийм муу биш байгаад байгаа юм. Бүр харин ч бүр NBA-гийн яг ингээ тодорхой хугацаанд харах юм бол NBA-гийн хамгийн элит амжилтыг бид нэр үзүүлээд байгаа мөртлөөсөө Джеймс Хард явахаар болсон гэдэг нь тун сонирхолтой хэрэг байна. Тэгээд одоогоор солилцоо яг бид хоёр бичлэг хийж явах хугацаанд солилцоо болоогүй байна. Солилцоо болох хэсгийг фришигээ байжлаа. Тийм. Туудахгүй бидэд харах бах. Тэгээд одоо би нэг хүснэгт харуулж бол амжих нь яг. Энэ нэг богдын тоглолтын үндсэн бүрэлдэхүүнийг ингээ хуваацсан юу байгаад байгаа юм ба штэ. За би юу н бодохгүй юм шиг байна. За энд нэг харуулж байна. Энэ богдын тоглолтын бүрэлдэхүүнийг хуваацсан чамд харагдаж байна уу? Харагдаж байна. За ингээд 3 багт хуваацсан юм байна. Ингээ харсан чинь дэлхийн багч угаасаа юутай болсон юм ба штэ. 9 үнэтэй болсон юм ба штэ. Тэгэхээр Янс тоглохоо боллоо гэд альфарын шиг орж ирэхгүй юм ба штэ. Тийм. Ингэж хуваагдаж байгаа юм байна шүү. Үнэхээр харамсалтай. Шингүүний хувьд бол үнэхээр харамсалтай. Ингэж гоё тоглож байна шүү дээ. Тэг ингэж хуваагдаж байгаа юм байна. Тэгэхээр шингүүний одоо Америкийн багт орж иж тоглоно гэж байхгүй. Тэгэхээр энэ жил бүх боддггүй л болж байгаа юм байна л да шингүүний хувьд. Харамсалтай л юм. Ийм тасархай хувилбар л да.
Тэгэхээр илүү хичээхлээр хэрэгтэй илүү нэр алдартай болох хэрэгтэй байна. Тий, одоо тэгээд тэр хэмжээгээр All Star жоохон сонирхолтой болохгүй бол айгүй олон риск дагуулах. Хэрвээ энэ All Star өөрдөрднийх шиг ямар нэгэн байдлаар шүүмжил дагуулах юм бол энэ систем удахгүй унахаар л тий. Айгүй олон хүмүүс дургуулах байх шинжтэй шүү дээ. Нэг юм харин Cleveland Cavaliers-ийн хувьд шүү дээ надад яг тэгж байгаа бол гэж бодсон. DeAndre Hunter-ыг солилцоонд оруулахад Schroeder-ыг зөрөнд навсан штэ. Keon Ellis Schroeder-ыг авахад би ер нь Darius Garland баг явахын тодорхой болж байгаа юм болов гэсэн чинь James Harden-гийн солилцоонд Darius Garland хамгийн түрүүнд яригдаад эхэллээ. Тэгэхээр ер нь бол Cleveland Cavaliers Darius Garland түрүү жилийн нөгөө плей-офф дуусахад Darius Garland-ыг солих уу гэж ярих гарч ирсэн. Яг тэр бодит байдлаа л олж эхэлж байгаа шүү гэж бодлоо. Тэгээд Brian Windhorst өнөөдөр нөгөө эфирээр гарахтаа яриа суучлаа шүү дээ. Аль хэзээний James Harden өөргөө Cleveland очиж байгаагаар Darius Garland өөргөө Clipper болж байгаагаар төсөөлөд эхэлсэн ингэж. Тэрнээс солилцоо бол ерөнхийдөө нөгөө бусад деталууд дээр л тохирох асуудал үлдчихэд байгаа юм шиг байна. Тэрнээс баг хоёулаа бичлэгээ аплод хийж байхад ч юм уу эсвэл маргааш ихэд энэ солилцоо болчихыг бол үгүйсэхгүй байгаад байгаа юм байна. Маргааш ядж яхад Cleveland Cavaliers Los Angeles Clippers хоёр чи хоорондоо тоглох юм шүү дээ. Одоогийн байдлаар Darius Garland out хэн бас угаасаа тоглох. James Harden out тий. James Harden би өчигдөр хойлоо ярьжсэн санаж байна. James Harden ингээд personal гэдэг хувийн шалтгаанаар тоглохгүй нэ гэсэн чинь энд одоо гэр бүл байдаг ш ямар хувийн шалтгаан байдаг гэсэн чинь яг ийм хувийн шалтгаан байсан мó. Энэ хувийн шалтгаан мөн л дөө. Тийм үү. Хамгийн хувийн шалтгаан байна. Энэ хувийн шалтгаан мөн л дөө гэсэн чинь би зөвл оншилсан юм байна. Энд хүүхэд нь төрнө гэж байх биш, юу яана гэж байх биш. Хувийн шалтгаан юу гэдэг гэсэн чинь мөнгөний асуудалтай л байсан юм байна. Тэгээд улмаар сүүлийн хоёр тоглолтод хувийн шалтгаанаар оролцоог байсан. Тэгээд угаасаа дахиж Clippers-ийн өмсгөлийг бод өмсөхгүй нь баг тодорхой болж байгаа шүү. Гэхдээ энэ бол болоогүй байгаа солилцоо. Бидэнд болсон яригдах маш олон солилцоонууд хүлээгдэж байгаа учраас энэ үрээд төр завсарлаа. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байгаа. Social Pay-д та найзаа ураад таны урьдсан найз таны урилгыг хүлээж авах юм бол та 50000 төгрөгийн урамшууллыг авна. За урагдаад урилгыг хүлээн авчих Social Pay-гийн хэрэглэж болсон найз чинь өөрөө мөнгө урамшууллаас авахаас гадна олон бэлгийн эзэн болох боломжтой байгаа. Та Social Pay-д Apple Pay болон Google Pay цахим идэвхтэй холбоод бүх төрлийн төлбөр тооцоогоо гар утснасаа хийх боломжтой болж байгаа юм шүү. Тэгэхээр Social Pay Game Point podcast-ийн зүгээс санал болгож байна. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрөө аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 50000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 100000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Бид хоёрыг магадгүй яриад ярихгүй дуусахгүй байж гэсэн юм шиг нь яг бичиж байгаа үед James Harden-ийн солилцоо дөнгөж сая болчлоо. Албисны их сурвалжууд Los Angeles Clippers баг James Harden-ыг Cleveland Cavaliers-ийн ээлгээгээд оронд нь Darius Garland болон 2 дугаар тойргийн эрхийг авлаа гэдэг мэдээллийг их сурвалжууд цацаж эхэлсэн. Ингэснээр James Harden албаасаар Cleveland Cavaliers-ийн тоглож болж байна. Darius Garland харин юунит Clippers-ийн тоглож болж байна. Los Angeles Clippers-ийн тоглож. Тий. Энэ солилцооны ард маш их нюанс яригдах баг. James Harden бүр ингээд юугүй солигдё гэж хэлээл баг ингээд солигдчихлаа штэ. За энэ бол нэгэн ард үлцэн асуудал. Одоо Cleveland Cavaliers баг James Harden-ыг аваад яг юу хийх гэж чинь юуны төлөө зориод байна гэдгээс оюун яриагаа эхлэв. Өөрчлүүлээ. Cleveland Cavaliers угаасаа цалингийн зэсийн үед нэлээд хүнд байдлаарсан. Одоо сая улирал эхлэхэд бол хамгийн өндөр ростертай хамгийн үнэтэй төлжсэн. Тэгээд DeAndre Hunter-ыг солиод нэлээд багасгасан. Одоо Darius Garland-ыг сольж байгаа нь
Ирэх 2 жил нийлээд баг 86 сая, 87 сая юунаас салж байгаа. Урт хугацааны гэрээнээс сарж байгаа Darius Garland. Гэхдээ Хардныг авж байгаа нь мэдээж эргүүлээд бас нэг гэрээ өгөх гэж авж байгаа байлгүй. Гэхдээ энэ 42 саяас арай бага дүнтэй гэрээ 3 саяын 100 ч юм уу те. Нэг тэр хавцаа гэрээ өгөх болов гэж биний хувьд бодож байна. Тэгээд Donovan Mitchell 100 яхаас шалтгаална. Donovan Mitchell явчих юм бол ер нь Evan Mobley, Jared Allen, James Harden гэсэн одоогийн байдлаар корнол төнө шүү дээ. Гарч байгаа нэг мэдээллүүд байгаад байсан. Cleveland Cavaliers угсаа Donovan Mitchell-ийг алдаад бүх зүйлээ дахиад шинээр эхлэх гэдэг байгаа учраас байж болох бүх солилцооны араас явна, Giannis-ийн араас явна, James Harden-ийн араас явна гэсэн. Harden-га ямар ч байсан аваад ирлээ. Гэхдээ шүү дээ, James Harden-ийн солилцоо Donovan Mitchell-д яаж нөлөөлөх бол тэг сайнаар нөлөөлөх бол чадах болов. Одоо миний бодлоор за Darius Garland-ийн оронд бол James Harden хамаагүй тус болно. Одоо яг энэ плей-оффын хувьд бол Darius Garland чинь баг түрүү жилийн плей-оффор биштэд тэрнээс хойш баг тоглоог байгаа ч тийм. Тэгээ тоглохоор мэдээж нөгөө хамгаалтын асуудал яригддаг. Darius Garland-аар айгүй одоо юу гэдэг mismatch үүсгэдэг гэдэг. Тэгээ mismatch үүсгэдэг гэдэг. Тэр бол арай бол багасах бах миний бодлоор. Яг хуу айхтар хамгаалдаг юм гэхээ James Harden ядчил арай том биетэй гард шүү дээ. Тэгээд мэдээж James Harden-ы offensive plan одоо юу гэдэг довтлогоо нь бол угаасаа байж л байгаа. Тэгээд энэ багт угаасаа Cavaliers-ийн хувьд бол point guard хэрэгтэй байгаа. Point guard-ын одоо юуг бол асуудалгүй хийн. Өөрөөр ролыг бол асуудалгүй хийн гэж бодож байна. Тэгэхээр энэ жилдээ бол ер нь бол үлдсэн season болон play-offд бол нэлээд тусалж магадгүй. Харин ирэх жилээс ярь нь яах вэ гэдэг бол энэ жил яаж дуусгах шалтгаалаад л Donovan Mitchell. Donovan Mitchell гэхдээ явна гэсэн бол явдаг дээрээ л тулцсан юм шүү дээ. Гэхдээ сони юм да. Одоо энийг цалингийнсэн харъя да. Donovan Mitchell дараа жил бүтэн guaranteed. Тэгээ тэрний дараа option уухгүй. Player option. Тэгэхээр дууг нь болоогүй юм шүү дээ. Харин болоог байгаач. Тэгээ ягаад дараа 100 яг 100 бишээ болоогүй extension чинь 27 онд шүү дээ. Тийм тэгэхээр тэгэхээр чи мэдээлэл төрөөд шүү дээ. Хүмүүс ярьж байгаа мэдээлэл нь. Гэхдээ яг зүгээр л ер нь тийм зүйл эргэжил Donovan Mitchell явах гээд байгаа нь асуудал болоод байгаа юм шиг шүү дээ. Гэхдээ эргэжил юу шүү дээ. Эргэжил бүтэн гэрээтэй байгаа ч гэсэн эргэжил гэрээгээс сунгахгүй гэх юм бол эргэжил солихоос аргагүй болчих واخгүй. Улирлын дундуур эсвэл улирал хэлхээс өмнө. Тийм учраас одоо энэ улирал тийм ямар нэг юм хийхээс өөр аргагүй болж байгаа нь цаг хугацааны хувьд нэг тийм алдаатай шийдвэр бол биш ээ. Тэгээ зүгээр надаа James Harden та Donovan Mitchell сүрэнтэн дарагддгийн болоо Donovan Mitchell нэг байж чаддгийн болоо энэ чинь Donovan Mitchell-ийн баг штэ одоо бол. Тэгээ тийм байж чаддгийн болоогүй юм болоо надад бол сонирхолтой л байна. Тэгээ хамгийн гол нь Harden-ы солилцоо ингээл нэг өдрийн дотор гарч ирэл пункт гэдэг хэдхэн цагийн дотор бүтчихдэг нь бол бас бүр сонирхолтой л байна. 24 хүрэхгүй цагийн дотор бүтлээ штэ энэ солилцоо. Би бол ингэж бодоод байна. Энд ч нэх айхтар юу яагааг зүгээр нэг өдрөөр болгочихж байгаа биш яах. Ер нь л яригдчихсэн баг. Зүгээр энэ Giannis-ийн трейднээс болоод айгүй олон багууд бүр бүх хийх гэж байгаа одоо хөдөлгөөнүүдэд одоо хоолт хийсэн байсан. Хүлээж исэн Giannis-ийг яах. Одоо тэгээд бүгднгийнх нь төвчээрийн устсан тасарч байгаа шиг за боли. Нөгөө үнэгийг яах гэж юуны дордохыг хүлээж үнэ толж байна. Тэнтэй адилхан Giannis-ийг хүлээж одоо бүгдээрээ хоосоо хоцорж яснаас ямар ч хэсэг хийх хөдөлгөөнүүдийг хийжээ гэж бодол одоо эхэлж ах шиг байна шүү дээ. Тэгээ одоо 48 цагийн хугацаанд дотор маш их юм болох магадaltaй шүү. Би ч одоо за энэ CBA чинь бүр ингээ free agency ч байхгүй болгосон одоо trade deadline ч байхгүй болгож байгаа юм болоо гэсэн чинь бас үгүй юм шиг өнөөдөр нэлээд том сюрприз байлаа шүү.
Surprise гэснээр surprise болсон солилцоонуудаас эхлэн Memphis Grizzlies багийг Jaren Jackson Jr.-ыг сольж магадгүй гэдэг яриа өнгөрсөн өдрүүдэд гарч ирсэн. Үгүй л гарч ирсэн. Гэхдээ ийм баг руу ийм үнээр явуулна гэж бол үнэхээр тооцоосонгүй. Тэгэхээр Memphis Grizzlies баг Jaren Jackson Jr.-ыг Jock Landale, Vince Williams Jr., John Conchar нарын хамтаар Utah Jazz баг руу өгөөд оронд нь Utah Jazz Walton Clayton Jr., Kyle Anderson, Tyler Hendricks, George Niang нэгдүгээр тойргийн 3 ирэх авлаа. Нэгдүгээр тойргийн 3 ирэх хүрлээ. Маш өндөр үнэтэй энэ бол. Trae Young нэг драфт ирэхгүй солигдсон. Luka Doncic өнгөрсөн жил ганцхан драфт ирэхээр солигдчихсэн. Тэгсэн чинь Jaren Jackson Jr. 3 драфт ирэх. Тэ, айхтар. Би одоо за энэний дараа дахиад ярина. Гэтэ энэ дээр бас ярьчих. Энэ Utah Jazz-ийн GM Danny Ainge Boston Celtics-ийн front office ерөөсөө энэ NBA-гийн market, NBA-гийн asset-ийн үн хувьцаа ер нь бол үнэн нь ерөөсөө хамаардгүй шиг л. Дуртай үнээр дуртай юм авч идэв юм яа. Дураараа хүмүүсийн лигт нэг 2 хүн байшин. Тэгээд тийм. Тэгээд Memphis-ийг энэ ийм одоо юу гэдэг ийм хөдөлгөөн хийж байгааг бол би харин гайхаж байна. Яг ийм хурдан. Jazz-ийн хувьд бол Keontae George гэдэг залуу энэ жил бол үнэхээр гайхалтай жил хийлээд gap гаргалаа. Үнэхээр сайн хөгжсөн гэдгийг харууллаа. Тэгээд тэрнээс болоод ер нь бол Utah Jazz гэдэг баг бол маш хурдан ер нь бол юу гэдэг дараагийн түвшин рүү орж байгаа шүү дээ. Энэ солилцоод ер нь Lauri Markkanen нэг чи явуулна, Walker Kessler-ыг хүртэл явуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Гэсэн чи энэ бүх төлөвлөгөөг оронгоор нэргүүлсэн хүн бол Keontae George гэдэг тоглогч байлаа. Тэгээд одоо Keontae George одоо Triple J, Lauri Markkanen, Walker Kessler, Ace Bailey. Энэ жил үгүй шүү дээ. Ийм 5 бас нэлээд гайгүй залуу тоглогч нартай баг West-д ирэх жилээс гарч ирэх. Энэ жил бол Triple J бол тоглохгүй. Энэ жил бол Utah Jazz бол танк хийдгээрээ танкийн. Тэгээд тэд энэ жилийн эхний 8 protected байх те. Эхний 8 pick нь өөрсдөр байгаа. Тийм тоглохгүй байх. Тэгэхээр энэ жилийнхэн protected pick-ийг авч үлдэхийн тулд ер нь Sacramento Kings бол танк хийдгээр хийсээр л байх. Тоглохгүй гэж юу? Энэ жил бол тоглохгүй. Тоглосон ч хожиж болохгүй. Ер нь бол гэхдээ тоглохгүй хоо. Энэ жил Jaren Jackson Jr-ыг. Гол нэстэй хэрвээ ямар ч одоо 26 оны драфт юу байх юм шүү дээ. Өөрсдийнх нь тий эхний 8 protected байхгүй юу? Тэгэхээр 8-аас дээшилж юу нь болохгүй. Биш 8-аас дээш гарч болохгүй. 9 болчих юм бол Phoenix руу ч илүү хаашаа ч илүү пик нь явдаг байхгүй. Хин ямар ч байсан юу гэхээр одоо энэ Lauri Markkanen чи ингээд SF руу тоглоод ингээд бүр ингээд тоглох нь тодорхой болчихлоо шүү дээ. Triple J PF дээр тоглоод Walker Kessler төв дээр. За Walker Kessler-ыг солилоо гэж бодоход Triple J Lauri Markkanen хоёр ингээд хангалттай нуруулаг юм баг болчихсон. Энэ дээр дахиад нэг туршлагатай тоглож яваад ирэх юм бол эх жил плей-оффын өрсөлдөөнд бол Utah Jazz багийг харахаар болж байна. Харин нөгөө талаар энэ солилцоо юуг илэрхийлж байгаа гэхээр Ja Morant-ийн солилцоо өнөө маргаашгүй болох юм. Энэ бол маш тодорхой боллоо. Ja Morant-ыг тэд нэг өндөр үн хүрхгүйсэн ч гэсэн харамлахгүй маань. Яг гэх юм бол тэд Triple J-гээс 3 драфт ирэх хавьд хангалттай авчиж байгаа байхгүй. Тэгэхээр заавал яг драфт ирэх нэгдүгээр тойрог ирэх болгоно гэж хүлээгээд байх юм шаардлагагүй байх. Memphis одоо ингээд саяны солилцоо хийгээд ирэх 7 жилд нэгдүгээр тойрогоос 12 сонголт хийхээр болчлоо гэж шин. Яг дахиад нэг драфт ирэх болголоо гэхэд 13 сонголт хийхээр болно шин. Ялгаа нэг байхгүй. Тэгэхээр Memphis Grizzlies одоо ингээд бүх багууд Oklahoma City Thunder баг яаж босч ирсэн яг л тэрний араас явдаг боллоо. Драфтаас босч ирэх гэж шууд аль болох олон драфт ирэх зөвлөх гэж
10 жилийн өмнө 15 жилийн өмнө арай тийм байгааг. Нэг багт 10 хэдэн драфт ирэх мэрх ингээд суглардаг моглардаг. Нэг багт өсрээд 1-2 л нэмэлт илүү байдаг байсан бол одоо энэ нэг баг бүр 10 дээр нь л цуглуулдаг боллоо. Тэр Memphis Grizzlies бол ямар ч байсан дараагийн 5 жилдээ унах шийдвэр гарч ийн. Тэгэхээр тэдэнд бол Ja Morant-ийн хэрэг одоо бол байхгүй. Тэгэхээр солилцооны цонх хаагдахад ердөө нэг 40 гаруй цаг л үлдэж байна. Тэгэхээр энэ 40 гаруй цаг дотор Ja Morant-ыг амжаад явуулнаа л гэсэн үг. Энэ бол бүр баталгаатай л болчихно. Харин зүгээр авах баг үнэхээр байна уугүй юу гэдэг л. Тий. Дүнгийн мэдээ гарч ийн Cleveland Cavaliers Garland-ыг сольсон. Гэхдээ дахиад солилцоохийн Lonzo Ball-ыг хаа нэгтээ явуулна гэсэн байх шүү. За өнөөдрийн бас нэгэн би бас Memphis-ээр бас нэг юм хэлмээр байна. Memphis шүү дээ те. Ер нь бол Memphis хот өөрөө жоохон эдийн засгийн хувьд бол нэлээд одоо юу хот. Одоо муу хот. Тэгээд гимтэргийн гаралт их ер нь бол болохгүй бүтгүүгээр л Америкт нэлээд дээгүүр гарч байдаг хотхгүй. Тэгээд Jaren Jackson Jr болон Desmond Bane-ийг солихоос өмнө бол ерөнхийдөө бол эднийх ч одоо 3 баг макс тоглогчтой болсон байлаа шүү дээ. Тэгээд тэр макс тоглогчдын мөнгийг төлөх тэгээд энэ багийг одоо ашигтай ажилуулна гэж баг байдгүй хаа. Мөнгө алдчихгүй ажилуулна гэдэг бол Memphis Grizzlies-ийн хувьд бол үнэхээр юу байхгүй. Одоо хэцүү. TV deal одоо хамгийн их мөнгө олдог олох боломжтой одоо юуны телевизийн дийл нь шүү дээ. Одоо орон нутгийн телевизийнх нь одоо юу гэрээ. Memphis-ийг Memphis-ийн олдог баг сарын мөнгийг Lakers 1-7 хоногт олдог жишээний тим ялгаатай. Тэгээд тэр мөнгөөрөө зөвхөн Ja Morant-ийн мөнгийг ч баг ингээ cover хийж чаддгүй. Тэр үгээр Ja Morant-ийн мөнгөийг ч хийж чаддгүй. Тэгээд бид нэг ингээ зөндөө ингээ хардаг шүү дээ. Memphis Grizzlies-ийн тоглолт $2 боллоо, $3 боллоо гэж хардаг шүү дээ. 3 max тоглогчтой баг тэгээд нэг тикт нь $2 тоглоод ах юм бол тэр хизээч машиг болохооргүй бизнес аахгүй. Тэгэхээр ийм жижигхэн одоо нөгөө зах зээлтэй жижигхэн багууд хэрвээ ингээд амжилт үзүүлэхгүй олон тоглогчдод мөнгө төлөхөөр болчвол эртхэн ингээд салахаас аргагүй болж байгаа хөөх. Тэгээ ер нь бол хүссэн хүсээгүй салж ийн гэдэг нь болж байгаа шиг болж байгаа шүү. Харин гинти юм байла та энэ Triple J-гийн солилцоо бол. Тийм гинти. Стомч гинти. За. Тэгээд нөгөө энэ тасалбарын үн дээр нөгөө Philadelphia 76 багийн сая нэг 2 тоглолт дараалаад хамгийн хямдханд тасалбар нь $4 гэсэн. Энэ бас Philadelphia хотын эдийн засгтай холбоотой байна. Тэгээд Philadelphia 76 баг Лос Анжелес ирээд Лос Анжелес хотын 2 багтай тоглож байгаа гэсэн чинь Lakers-тэй тоглолтын хамгийн хямд тасалбар нь нэг $110 байлоо. Тэгээд Clippers-тэй тоглолтын хамгийн хямд тасалбар нь гэсэн чинь $24 байсан. Тэгэхээр бас дан ганц хотын эдийн засаг мэдээж энд бол хамаатай бас биш. Тухайн багийн алдар нэр хүнд ямар баг вэ гэдгээс бас их хамаарж байгаа гэдгийг бас хэлэх гээд байна. За дараагийн нэг сюрприз солилцоод Chicago Bulls багийг би өнөөдөр ямар чөтгөр нь орж ирээд ийм солилцоо хийх зөвлөж өгөө гэж хэлэх гээд байна. Яа гэх юм бол тэд Никола Vucevic өнгөрсөн хугацаанд маш их харамлсан. Vucevic-ийг солих гээд нэгдүгээр тойргийн хүсэж чинь нэгдүгээр тойргийн 2 ирэх хүсэж чинь гэл маш их мэдээ явуулсан боловч өнөөдөр тэд Boston Celtics баг руу өгөхдөө Anthony Simons тэгээд драфтын 2-р тойргийн ирэхээ харилцан солилцоод нэгсэндээ Никола Vucevic-ийг панкэд Boston Celtics-д авчиад өгчлөө. Үнэгүй ямар ч үнэгүүгээр. Угаасаа Anthony Simons-ийн хэрэг бол тэдэнд байхгүй шүү дээ. Тэдэнд тэтгэргүй хангалттай олон хамгаалагч нар байгаа. Гэхдээ яагаад ийм солилцоо хийв гэдэг надад сонирхолтой байна. Boston Celtics энэ солилцооноос хүссэн бүх зүйлээ авч чадсан. Тэд төвийн тоглогч авч чадж байгаа. Оноо авдаг төвийн тоглогч авч чадж байгаа. Дээрэс нь цалингаа багасгаж байгаа юм. Дээрэс нь first appearance доош орж байгаа юм билээ шүү дээ. Харин тийм. Тэгээд одоо дахиад нэг одоо энэ жил дахиад нэг өмнөх цалин 14 сая байсан хүнийг одоо buy out-аар зурж болно гэсэн шүү дээ. Buy out-аас. Тэгэхээр чи одоо 14 одоо mid level exception гэсэн үг байхгүй юу? 14 хэрвээ 14 саятай тоглогч buy out хийгээд одоо free agent-ээр болоо гараад ирэх юм бол Boston Celtics зурж болно гэсэн үг. Тэгэхээр үнэхээр гайхалтай зүйл болоо. Тэгээд Vucevic бол Boston Celtics зөвхөн энэ жил биш цаашаа энэ жил бол expiring contract.
Энэ жил тоглоод free agent болно. Гэхдээ цаашаа Boston Celtics аваад үлдэхэд бол стажинг асуудалгүй. Яг хэрэгтэй тоглогч нь байгаа байхгүй миний бодлоор. Stretch 5 3 шиддэг авдаг. Самбарын тоглогч. Тэгэд энэ Boston Celtics бол үнэхээр энэ NBA-гийн market free agency энтер бол үнэхээр хамаагүй байт юм байна. Зөвхөн хүссэн юм уу гэвэл авчт юм уу. Хүссэн үнэ хэлээд авчт юм байд. Үнэхээр гайхалтай л байна гэж лээ. Chicago Bulls-ийн хувьд бол угаасаа сэргийн босголт нь одоо хүртэл дуусаагүй. Хэдэн жилийн өмнө одоо эхэлсэн сэргийн босголтын. Тэгээд би түрүүнийх дээр ч нөгөө ер нь бол asset management-ийг гэдэг муушгаар ер нь бол зөвлөлж хэлсэн шүү дээ. Chicago Bulls бол газраас ухчихад байгаа байхгүй. Дөөш голондаа гэж одоо уул нь солиод их хэрэгтэй өстой байхгүй юу. Тэгсэн чи яг ингээд дөөш голондаа гэж солимоор өгдөг даанч эргүүлээд авж байгаа юм 2 дугаар тойргийн ирэх гэдэг чинь тэнэг байгаа байхгүй. Тэгэхээр буруу юм. Явуулж байгаа нь яадаж 1-р тойргийн ирэх авалтаа. Харин яадаж нэг тэгээд Никола Vucevic баг сүүлийн 2-3 жил ингээд харамлсан шүү дээ. Зөндөө багууд холбогдоод солих. Warriors авахгүйж оролцсон тий. Тийм үн хүйж явах үед нь ерөөсөө солиогүй байжснаа энд одоо ингээд юм сольж байгаа нь үнэхээр бол зөвөр нүд байтгай климтэй шигаар байна. Харин би бүр ингэж бодохын зүгээр баг Anthony Simons-аар үгж явахаар баг Warriors санал тавиад Kuminga-га өгч юу Vucevic-ийг авах гэсэн бол баг Warriors зөвшөөрөхөр байсан. Одоогийн нөхцөл байдал дээрээс баг тийштэй. Тийштэй. Тэгээд яагаад ийм солилт энэ эсвэл зүгээр Chicago Bulls Boston Celtics хоёр чинь бас rival штэ. Сая rival гэдэг NBA-гийн юугаар тоглож байгаа үстэй нөгөө NBA-гийн rival хөтөлбөрөөр тэгж яхад ингэж өрсөлдөгч багаа ингэж төгс одоо ингэж болгож идэг. Тэгээд улирал эхлэхэд Boston Celtics баг шүү дээ. $540 сая цалин болон тансаглалын татвар төгжижсэн чинь одоо 3 дугаар өрөнд явж байгаа хэрнээсээ 211 саяын цалин татвар төлж байгаа байхгүй юу. Тэгээ 3 дугаар өрөнд явж байгаа. Тэгээ энэ дээр нь сая юу хийж байгаа байхгүй юу. Маа танах төвийн тоглож дутуу юм байна. Энэ хүнийг танах авчвал амар гоё харагдах гэх тэнэ танахс гоё хойдох юм шиг байна гэж авчид өгчлөө сая. Тэгээ манад юу ч хамаагүй өгчгөөгээд энэ бол үнэхээр шал бүр мэдгүй би NBA-гийн багуудад ийм солилцоо гэдэг багууд бас байх юм даа л гэж бодож. Наад бол үнэхээр ойлгомжгүйгийн дээд ойлгомжгүй тэнгийн дээд тэнэг солилцоо л байлаа. Тий. Одоо тэгээд Chicago Bulls-ийн энийг өөртөө юу гэж тайлбарлах юм бэ? Одоо тэгээд энэ одоо Anthony Simons-ыг авчихаар Kobe White Ayo Dosunmu хоёрын аль нэг нь биш ээ тэр хоёр нь баг хоёулаа явах юм шиг. Одоо Ivy Jalen Ivy л тэрийг Detroit-аас авцсан. Jaden Ivy. Тэгээ баахан одоо guard лигийн баг тал гаруй хувийнх нь guard-ыг авчиж байгаа юм байна шүү дээ. Бөөн guard болтын дүрсчлээ шүү дээ. Тэгээд Shams тэгсмээс одоо Ayo Dosunmu Kobe White-ийг сонирхож байгаа биш ээ. Одоо энэ одоо хоёрын нөхцөл байдлыг одоо тандж байгаа багууд аягүй их гарч ийна гэсэн. Тэгээд хин нэг нь солигдож магадгүй л энэ 48 цагийн дотор. Тэрэн дээр айтах юм аваасаа зөрүүлээд ойлгож болохооргүй солилцоо байла. Chicago Bulls ямар хэрэгтэй байсныг л харъя. За дараагийн нэг солилцоо энэ бол бас л сюрприз солилцоо байсан. Chicago Bulls, Minnesota Timberwolves, Detroit Pistons багууд оролцоод 3 баг орсон. Үр дүнд нь Jaden Ivey, Mike Conley нар Chicago Bulls баг руу явж байгаа юм. Kevin Huerter, Dario Saric 1-р тойргийн нөхцөлтэй ирэх Pistons руу очиж байгаа. Энэ солилцоогоор Minnesota Timberwolves баг Mike Conley-г 1-р тойргийнхаа ирэхээр хандлт өгсөн. Нэг өсөндөө юу ч аваагүй. Detroit Pistons баг Jaden Ivey-гаас бол татгалзна гэдэг нь баг цуурхал мэдээллүүдээр аль дээр батлагдсан байсан. Тэгээ ингээд явчлаа. За Mike Conley-г бол Chicago Bulls баг авч үлдэхгүй гэрэг нь худалдаж аваад чөлөөтэйг толгойд явуулах юм шиг байна. Харин Jaden Ivey бол энэ багт ямар ч байсан үзээд алдах болов гэж бодож байна. За Chicago Bulls-ийн асуудал бол одоо сонирхолтой биш байна. Яах юм бол тэр баг угаасаа юу хийж байгаагаа өөртөө ч ойлгохгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Харин Minnesota Timberwolves баг энэ дээр бол зөв юм Mike Conley-г явуулав. Миний бодлоор бол Chicago Bulls вообще Timberwolves бол энэ дээр бол одоо нөгөө хоёр
биш нэг чулуу нэг сумар хоёр толоо буудна гэдэг шиг юм болсон баг. Хамгийн түрүүнд бол мэдээж Янасын солилцоонд бэлтэж байгаа. Ростер open болж байгаа. Salary биш цалин угсаа суларж эхэлж байгаа. Тэгээд нэгдүгээр априлнаас доошоо орчингууд цалин сулраад ирэнгүүт яг Bucks-тэй зүгээр шууд ямар нэгэн баг оролцуулахгүйгээр 3 дахь баг оролцуулахгүйгээр шууд трейд их боломж үүснэ. Тэр нь бэлтжиж магадгүй. Хэрвээ тэр бүтлгүүтлээ гэхэд угаасаа чин такснаас зөндөө мөнгө асагж байгаа. Ер нь хин Timberwolves ер нь бол бас таксны асуудал нэлийн дээгүүр орцсон баг штэ. Тэгэхээр юунаас Mike Conley-гаас юм амархан салж ийн энэ гэрээнээс ингэ салж ийн гэдэг бол маш ирээдүйд маш хэрэгтэй л асуудал л да. Би бол шууд хямдхан салжлаа штэ. Шууд дараагийн зүйлдээ бэлдээд эхэлж гэнэ л даа л гэж ингээд харсан. Тэгээд Minnesota Timberwolves баг угаасаа Янис яраас маш их хүчтэй тэмцэж байгаа. Араас нь явж байгаа. Тэг Янисыг авах магадлалтай багуудын нэгт зүйсээр тооцож байгаа. Тийм учраас тэд одоо нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлтгэж байгаа нэг юм байлгүй дээ гэж бодсон шүү. Тий, тэр бол үүсэхгүй. Угаасаа хамгийн хүчтэй дайрч байгаа багуудын нэг ч гэсэн одоо ер нь баг ганц баг байгаа юм шүү. Miami Heat би зүгээр тэгээ Miami Heat Minnesota хоёр л байгаа юм шиг. Тэгээд юуны Warriors-ийн тавьж байгаа санал бол үнэхээр юунд нь хүрэхгүй байгаа юм шиг. Хүсэж байгаа зүйлд нь хүрэхгүй байгаа юм шиг байна. Тэгээд гэхдээ өштэй би ингэж бодсон. Ер нь Янсын солилцоо энэ trade deadline-аар ер нь бол болохгүй юм шүү гэдэг ер нь бол нэг тим юу бодоод нөгөө энэ чинчээс гарч байгаа мэдээнүүдийг харахаар ер нь бол Milwaukee Bucks ер нь авч үлдээд 100 өшөө олон багууд оролцуулсан одоо юу гэдэг өшөө олон багуудыг үн хаялцуулсан тим солилцоо хийж магадгүй юм шиг юм яригадаад байгаа. Гол нь энэ эх жилийн 26 оны драфтын анги нэлээд сайн анги болохоор Bucks эхлээд хин ямар одоо юу гэдэг драфтын эрэхтэр буух нь тэгжээж одоо юу гэдэг Янсыг хаашаа солихыг харах юм шиг гэж яригадаад шүү дээ. Тэгэд Янс Атланта Hawks Minnesota Timberwolves хоёр баг хамгийн магадлал өндөртэй гэсэн байсан. Тэгээд явагдахгүй байх магадлал мэдээж маш өндөр болсон байгаа. Хэрвээ Minnesota Timberwolves баг авах юм бол ямар ч байсан одоо Янсыг явуулах одоо хамгийн одоо төлөх үнэн Jaden McDaniels-ыг л ямар ч байсан өгөх юм байна. Тэгэхээр Jaden McDaniels гэдэг чинь одоо лигт ямар үн цэнтэй байгаа хууртчаад байгаа гэх юм уу тийм цэвэр хамгаалалт гэсэн мэтлээс 25 он асуудалгүй авчих чадвартай. Тэгээд өрсөлдөгч багийн номер 1-ийг хаадаг тийм хүн ямар байгаа вэ те. Тэгэхээр Jaden McDaniels-ыг төлж авна гэдэг бол нөгөө талаар бодгол асуудал болчихж байгаа юм. Miami Heat бол тэндээс Tyler Hero хин юм бэ бүгдийг нөхөд бэлэн байлаа. Харин гарч байгаа мэдээллүүд дээр бол Warriors очихгүй байх шалтгаан Янис бол Stephen хотод очихгүй л гэдэг байгаа юм билээ шүү дээ те. Тий, ер нь бол гэхдээ ер нь бодоод үзлээ. Бид нар өмнө зөндөл хин ч ирсэн Warriors Steph нэг номер шүү дээ. Тэгээд Янис бол бас Tommy Ego ямар нэгэн газар очлоо гэхэд өөрөө нэг номер байхыг л хүснэ. Тийм үстэй. Саксон бөмбөгийн хувьд ер нь бол надад нэг ингээд толгоон дээр буухгүй л дээ. Одоо тэгээ Green-ийг солиод явуулчихна. Green явчих юм бол тэр хоёрын хооронд хин бөмбөгийн дамжуулах уу? Янис ингээд бөмбөгөө барьчаад Curry ингээд сул гарахыг хүлээгээ зогсоод ийн гэж л байхгүй шүү дээ. Надад угсаа л юм толгоонд буухгүй байгаа гэсэн. Тэгээ хэрвээ энэ хоёр ингээд бүтлгүүтэх юм бол Warriors хамаг стажинг яриадсан хамаг яриад үгүй байхгүй болгоод Янис биш дээ. Хэрвээ Steph Curry зодог тайлхад Янис одоо Milwaukee-д байснаас 7 дор байдал тоохгүй байгаа байхгүй. Юу гоё. Гэхдээ чи бодтой одоо ингээд Янис дээр хин очие? Steph Curry очие. Bucks-ыг авраг болгож чадах уу? Тэр хоёр хойлохнаа. Одоо байгаа бүрэлдэхүүн нь тийм. Тийм шүү дээ. Одоо байгаа бүрэлдэхүүн талын аваа явчих шүү дээ. Steph-ийг авчирч чадахгүй шүү дээ. Яг драфт хийх хүн байхгүй яг л тийм нөхцөл байдал. Тэгээ яг тэнтэй адилхан нөхцөл байдал Warriors дээр л юу яаж шүү дээ. Би зүгээр
нэг зүйл жоохон сонирхолтой санагдсан. Хэрвээ тэр гэхдээ нэг цаашаа газар авахгүй юм шиг байлаа. Portland Янсыг сонирхож байгаа гэдэг асуудал гарч ирсэн. Portland-д бол харин өөх юмнууд байгаа юм шиг санагдаад байгаа юм да. Залуу тоглогч нар бол байвал байна. Тэгээд Damian Lillard-ийн солилцоонд өгсөн өөрсдийнхээ эрхүүдийг буцаагаад авна. Өөрсдийнхээ эрхүүдийг буцаагаад авна гэдэг чинь хүний эрхээс амар үнцэнтэй шүү. Өөрсдөө одоо ирээдүгөө контролдсон шүү дээ. Хизээ танк хийгээд хизээ уунаа тэрийг үнэтэй болох өөрсдөө мэдэн шүү дээ. Тэгээд хүний эрх авчаад тэр багийг муудаас одоо Янсыг нэг газар өгчээд эрхийг авчаад Янсыг муу тоглосоо гэж залбираа суугаад аргагүй байхгүй. Тэгэхээр Portland-ийн тэр өгөх гэж байгаа буцаад өгөх гэж байгаа гурав. Тэгээд дээрэс нь Damian Lillard байгаа. Хамт тоглож исэн хамтдаа авраг авсан Drew Holiday байгаа. Тэ Portland-д. Яг тэгж бодохоор Danny Avdija баг солилцоонд явах хэрэгтэй. Үгүй юм болоо. Danny Avdija авчлалт нь одоо Kamari, Scott Henderson өөр хинчээд тиймэрхүү залуучууд тоглолцол явуулах юм байна. Тэг ямар ч байсан болох үед болох. Гэхдээ зөвхөн тэр нь Янсыг хүсэж байгаа зах зээл мөн үү биш үү гэдгээс бас их хамаарах баг. Би зөвхөн Minnesota Timberwolves авах гэж гэдэг дээр нэг итгэхгүй байгаа юм. Minnesota би сая өөрөө очиод үзсэн ямар хэмжээний хүнт ямар хотоо гэдгийг нь бол харсан шүү дээ. Тийм том зах зээл биш байхгүй юу? Гэхдээ нөгөө Miami одоо Янсыг хүсэж байгаа Bay Area бол биш шүү дээ. Янсыг хүсэж байгаа газар нь заавал явуулах албагүй шүү дээ. Ер нь бол Bucks болох юм бол. Янс 2 жил гэрээ байгаа даа шүү дээ. Тий. Тэгэхээр заавал Янсын одоо явах гэж байгаа газар. Яг зүгээр Янстай айтайхан салыг, Янсын хийсэн зүйлийг одоо тэр респект хийх юм бол бас өөрийнх нь юмыг сонсоод үзэж болох багт. Түүншэд яг бага бодох юм бол хамгийн их төлж байгаа нь тагсан. Тэгэхээр ер нь бол нэлээд үнэх юм шиг байна шүү. Тэгэхээр Янсын хүсэж байгаа газар бол нэг тэр нь бол нэг фактор биш баг. Нөгөө боловсноор татгалзаж байхдаа барыг тэгдэг шүү дээ. Сүмбэр уулыг хэмжээд аваад сүн далайг хэмжээд аваад гэдэг шиг нөгөө Янсыг авах гээд очиж байгаа багуудаас сарыг аваад иргээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм л өндөр үнэ хэлээд байгаа гэж хэлсэн. Гэхдээ Янсын солилцоо зүгээр болвол маш их зүйлийг өөрчлөх гээд байгаа юм шүү. Хэрвээ Minnesota Timberwolves тогт үнэхээр очих юм бол тэр энэ жилийн аваргын үргэлжлэлийг маш ихээр өөрчлөлөө шүү. Маш ихээр тэгээд солилцооны цонх хаагдахад дахиад хугацаа дутуу байгаа даа тий. Нөгөө авсан баг нь ажиллах хэрэг байгаад ажиллах зүйлтэй үлдэнэ гэд маш их зүйл өөрчлөгдөх болов гэж хараад байна. Тийм. За өөр нэг солилцоо анхаарал татсан энэ үйлрлийн баг 2 дахь солилцоо тэрний үхээр Cleveland Cavaliers DeAndre Hunter-ыг өгөөд оронд нь Sacramento Kings-ээс Dennis Schroeder, Keon Ellis хоёрыг авсан байхгүй юу? Cavaliers Keon Ellis-ийг авчаад байгаа шүү дээ. Тэгснэ одоо Keon Ellis-ийг аваад ингэсэн байж James Harden-ыг аваад ирлээ бас. Dennis Schroeder-ыг тэнд авчирцснаа. Бас ингээ бантаа. Keon Ellis бол мэдгүй. Маш хямдхан байгаа. Тэгээд энэ жил чи free agent шүү дээ. Тэгээд дараа жил бол өндөр цалин хийж магадгүй. Ер нь бол сайн хамгаалагч. Тэгээс 2 нөмч шүү дээ. Биш 3. Гэхдээ доктортой оноо авч чаддаг. 2. Тийм. Гэхдээ сайн хамгаалагч. Хэрэгтэй хэрэг болох тоглогч. Харин миний бодлоор хамгийн тэнд ойлгомжгүй байсан зүйл Sacramento Kings гэдэг баг DeAndre Hunter-аар яах гэж байгаа юм бэ гэдэг л. Тийм. Яг яах гэж байгаа юм доо. Тэгээд оронд нь бас юм авсангүй шүү дээ. Зүгээр DeAndre Hunter-ыг аваад тэгээ баг чинь илүү цалин авч байгаа шүү буцаагаад. Тинчэнэс чинь Cavs илүү мөнгө хасаад байгаа шүү дээ. Би тэр яг юу хийж байгааг би юусаа ойлгохгүй. Тэрийг тайлбарлах одоо. Мэргээ байна уу? DeAndre Hunter-ыг авснаа плей-оффын төлөө дарах гэж байгаа юм болов уу гэсэн чинь DeAndre Hunter-ыг авсныхаа араас нөгөө дөрвөө зарах гад ингээ багуудаа холбогдоод байгаа гэдэг байгаа байхгүй. Тэгээд яах гэсэн үнэхээр уул нь болно шүү дээ. DeAndre Hunter ч одоо Keegan Murray-тэй нэг байрлал тоглож байгаа юм шүү дээ. Бүр төгс утгаараа нэг байрлал тоглодог юм шүү дээ. Харин тийм.
Тэнгүүтэй шүү дээ. Тэр чинь Deandre Hunter чинь биш үү? Энэ жилд ирээдээ дараа жил дахиад нэг бүтэн ирээдээ. Тэгээд 24 сая. Уул нэгдэр чинь ингээд salary dump хийгээд цалингийн цэсээ багасгаж явах ёстой байхт чинь цалингийн цэсээс хасагдж байгаа Keanu Reeves энтрээ явуулангуудаа өөрөөсөө дахиад 24 саяын шал хэрэггүй цалин. Миний хувьд бол толгоо бол нөхөр хөрхгүй. Тэгээ Үнэхээр сонирхолтой. гэсэн тэр энэ этгийг эзэн бол өөрөө GM гэдэг хоо тэр багт юу нь бол GM гэж. Тэгээд дараа хамгийн гол нь Deandre Hunter-ыг аваад ирэнгүүт чинь эдний багт чинь Kuminga ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй. Keegan Murray, Deandre Hunter. Тэг саяны хүртэл Kuminga-г авах гээд үзээд байгаа сте энэ чинь. Тэгээ одоо Kuminga бол хэрэггүй болчихлоо шүү. Тэг яг яах гэж юм. Тэгэхээр одоо хэрвээ Янсын трейд болохгүй бол Kuminga энэ жилдээ Warriors үлдэхэр болох гэдэг шүү дээ. Угаасаа баг ганц авах гэсэн баг нь юу байсан. Тэгээд одоо Kuminga явах ганц шанс нь Milwaukee Bucks руу л очих юм билээ шүү дээ ерөөсөө. Тэгэхээр энэ солилцоо бол ер нь Янсын талаас болохгүй тодорхойлоо. Би түрүүний нэг зүйл дээр нэг мартсан байна. Harden өөрөө солилцог туслах хэрэгтэй байсан. James Harden. Тэгээд Cleveland Cavaliers руу энэ солилцоо болж гинэ гэдэг чинь Harden өөрөө тийш очихыг хүссэн байгаа байхгүй юу? Тэгвэл Cavs юуг нь extension-ыг өгье гэж байгаа юм ба ш дараа жил бол. Яг үнэ. Тийм учраас Harden солилцоог туслах хэрэг ашиглаагүйгээр тийш очиж чинь. Тэгэхээр маш сонирхолтой зүйл ямар ч байсан болохгүй даа. Солилцооны цан хаагдах дахиад 40 гаруй цагийн хугацаанд хэрвээ бид хоёр том солилцоо болчих юм бол 7-1-ийн дундурх Midweek report буюу тусгай дугаарыг та бүхэндээ хийх бол энэ хүрээ солилцоо номыгаа түр хай одоо бидэнд ярих нэг томоохон сэдв үлдээд байна. Үйл явдал энэ бид бүхотын тоглолт болох гээд үйл явдал ихтэй байна. Солилцооны цан хаагдах гээд үйл явдал ихтэй байна. Талбай дээр ч үйл явдал ихтэй байна. Ердөө хэдх 2 хоногийн өмнө 2 хоногийн өмнө өчигдөр байна. Philadelphia 76 багт нэгэн томоохон гарцтай мэдээг NBA-гээс дуулсан. Тэрний үхээр багийн довтлогч Paul George лигийн 20-т им бэлтгэлийн эсрэг дүрмийг зөрчсөн учраас 25 тоглолт буюу энэ удирлынхаа 3-1-ийг өнжих шийтгэл хүлээсэн байгаа. Энэ Philadelphia 76 багийн хувьд бол Paul George яаж тусч байгаа гэдэг талаар дээрэс нь мөн ер нь энэ 20-т им бэлтгэлийн эсрэг дүрм журам гэдэг нь яг яад юм бэ гэдэг талаар Game Point podcast-ийн зүгээс ярихаар бэлдсэн ба. Тэгэхээр бидэнд энэ дүрмийн талаар эхлээд яриад өгөөч. Дараа нь хоёулаа энэ дүрм энэ одоо шийтгэл Philadelphia 76 багт яаж нөлөөлөх үү гэдгийг ярилцъя гэж бодож байна. Яг дүрмийн талаар гэх юм бол яг NBA-д хоёр хэд хэдэн policy байдаг. Гэхдээ тэрэн дотор бол anti-drug policy буюу одоо им бэлтмэлт 20-т им бэлтмэлийн одоо тийм дүрм. Тэгээд нөгөө талд anti-doping буюу сэргээш эсрэг тийм буюу тэгээд хиний жоохон хүмүүс ингээд нөгөө төөрөд хэлээ л да энэ сэргээш юм уу энэ бэлмэл юм уу юу юм бэ хар тамхи юм уу ч гэж ашигтай мансуурлах бодсон юм уу. Энэ болохоор им бэлтмэл гэдэг төрөлдөө орно. Тэгээд дүрмэндээ болохоор айгүй олон им бэлтмэл одоо найрлаганд нь ийм зүйл ороогүй орсон зүйлийг одоо имүүдийг ашиглаж болохгүй хэрэглэж болохгүй гэсэн дүрм байдаг. Тэгээд тэрэнд нь орсон одоо им бэлтмэлийг эмчийнхаа мэдээж Paul George эмчийн зөвлөснөөр л яасан л байгаа л да. Хэрэгэлсэн л байгаа л да. Гэхдээ тэгээд мэдчихэж хэрэгэлсэн үү, мэдгүй хэрэгэлсэн үү гэдэг нь л асуулт байна. Тэгээд өөрөө бол алдаа гаргасан уучлаарай гэсэн тийм стейтмент гаргасан шүү дээ. Тэгээд яагаад ямар ийм бэлтгэлүүд яадаг вэ гэхээр ихэвчлэн одоо ингээд тамирчид айгүй их бэртдэг те. Айгүй их бэртдэг. Тэгэхээр нөгөө юу уух хэрэгтэй болдог одоо өвчин намдах айгүй уух хэрэгтэй болдог. Тэгээ өвчин намдах эмнүүдэд болон одоо тэгээд бас mental health гэж одоо сүүлийн үед яриад байгаа. Paul George бол mental health-ндээ зориулж би ийм хэрэгэлсэн гэдэг. Mental health-ндээ ямар ийм уудаг гэхээр antidepressant буюу одоо тайвшруулах юмнууд. Тэгээд тэр юмнуудад юу нь ордог гэхээр нөгөө холцсонд нь
опиоид гэдэг шүү дээ. Опиоид эсвэл наркотик эсвэл юу гэдэг кокаин ч юм уу тиймэрхүү нөгөө химийн одоо тийм хүчтэй одоо хар тамхи мэрхэн мансуурлах бодисонд ордог тийм элементүүд ингээд орцонд нь ордог болохоор NBA-гээс ингээд тэр одоо зөвшөөрдөг. Яа тэгэхээр тэр ингээд abuse хийгээд хүмүүс хэтрүүлж хэрэглээд янз бүрийн байдалд орж магадгүй гэдэг бол маса. Тэгэхээр тийм одоо холцтой одоо зүйл юм хэрэгэлсэн л болж таарлаа л та. Тэгээд 25 тоглолтоор баандууллаа те. Тэрнээс бол ерөнхийдөө бол нөгөө нэг одоо юу гэдэг мансуурлах бодис хэрэгэлсэндээ бол биш юм биш тийм үү? Тийм Сэргээж хэрэгэлсэн биш. Яг тийм мансуурлах бодисонд ордог тийм адилхан бодис орсон юм л хэрэгэлсэн болж. Сэргээс бол биш. Сэргээшийн зүйл бол anti doping буюу шал ондоо policy байгаа. Тэгээд тэр нь болохоор PED гэдэг чинь performance enhanced drug гэдэг. Тэр нь болохоор тэр драгууд нь тэр нөгөө сэргээшүүд нь яаж хүний биед нөлөөлдөг гэхээр нөгөө гормоны нэгсэгдэг нөгөө тестостерон левлийн нэгсэгдэг илүү их хүчтэй болгодог, илүү их одоо юу гэдэг бэлтгэл хийх болгодог тиймэрхүү зүйл дээр нөлөөлдөг болохоор тэр ондоо тустай асуудал. Пол Жоржийн асуудал болохоор им бэлтгэл болохоор шалгоонд. Одоо тэр имийг одоо антидепрессант юм уу тайвшруулах юм уугаад тэр хүн чинь 30 оноо өгөөл байсаа таарна шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг энэ зүгээр бүдүүн баргаар хэлэхэд одоо нөгөө манай бөхчүүдээс илрээд идэг энэ нөгөө сэргийшин төрлийн юм бол биш. Тис өөр биш. Тийм. Тэрнтэй бас би ч ихлээр нөгөө сэргээш юу хоёрыг ихлээд ялахгүй би ч андуурж пост хийсэн. Яг гэх юм бол drug гэдэг үгэн дээр чинь тэгээд за л гэж ботцсон. Тэгэхээр чинь допинг бол биш болоо явчихж байгаа. Гэхдээ энэ дээр андуурсан. Тэгээд ямар ч байсан сайн ухаж үзээд бас мэдээлэл зассан байгаа. Пол Жоржийн гэмтэл 25 тоглолт. 25 тоглолт гэдэг чинь 82 тоглолтын 3-1 гэхгүй юм. Өнөр талдаа болсон. Маш өндөр шийтгэл. 25 тоглолт. Пол Жоржгүйгээр тоглоно. Улирал дуусчих үед Пол Жорж гэмтлээс энэ шийдгэлээсээ дуусаж эргэж ирэх нь байна. Тэгтэл Филадельфия 76 баг одоо саянаас л нэг гайгүй доктортой тоглож эхлэх гээд байлаа шүү дээ. Пол Жорж 30 оноо баг нь хожиж эхлээл Эмбид гоё формтой болж эхлээл те. Гэтэл ийм цохилт ирчлээ. Энэ бол багт ягаад сайнэр нөлөөлөхгүй тийм үү? Өстой сайнэр нөлөөлөхгүй. Одоо тэгээд буцаал дахиад нөгөө юу Пол Жоржгүй лайн ап тоглоно. Эн чинь одоо яг нөгөө багийн тим consistency зүйл ингээ байхгүй болгоод шүү дээ. Одоо ингээ нэг хүн байгаад нэг нь гарч ирээд одоо хизээ Joel Embiid амархын хизээ load management хийх юм мэдэхгүй шүү дээ. Тэгэл дахиад Tyrese Maxey, VJ Ecom бүхэд бусад тоглогч нар юу ирнэ, ачаал ирнэ. Тэгээд тэр тоглогч нар хэр ачаал даах уу те. Яг одоо л All-Star-ын дараа жинхэнэ байрны төлөө тоглоно. Бараг тоглолт болгон чухал болно шүү дээ. Ялангуяа Филадельфиагийн одоо байгаа байдал чинь тэр баг плей-ний дүнгиж дээр байна уу? Баг плей-инд байна уу те. Тэгэхээр байрлал маш чухал болсон үед бол Пол Жоржийн одоо энэ асуудал бол айгүй том цохилт. Тэгэд дээрэс нь энэ багтаа том цохилтоос гадна Пол Жорж ингээ 25 тоглолтод оролцохгүй гэдэг нь юу гэхээр 25 тоглолтод ажиллах хэрэгтэй байсан ажлаа хийгээгүй учраас цалингаа авахгүй болж байгаа. Филадельфия 76 багаас ингээд нийтдээ 12 сая долларын цалингаа авахгүй болж байгаа. Энэ бол хувь хүнд бол санхүүгийн хувьд бас маш том цохилт болно. Маш том цохилт болно. Бүхэл бүтэн 12 сая. Энэ нөгөө хүн чинь ингээд гүй 12 сая долларыг авч байгаа гэсэн цаана бараг 20 эдэн саятай штэ мэттэй гэж бодож болох юм. Гэхдээ хүн олох хэмжээгээр ер нь бол үр тавьдаг байхгүй. Энд чинь нөгөө кредит систем, цэлийн систем нь тийм байшиндаа тэдэг, хаусандаа тэдэг, хувцсандаа тэдэг, нөгөө хүүхдтэй тэдэг, шоундаа тэдэг гэдээ олохынхаа хэмжээгээр үрдэг. Тэгээд 12 сая доллар нь гинт байхгүй болчихно гэдэг чинь энэ бол санхүүгийн хувьд маш том цохилт болно. Энэ бол тэгээд бас нөгөө нэг сая хэллээ шүү дээ Пол Жорж сэтгэл зүйн mental health асуудалтай байгаад ийм тарай ууд хийсэн ингээд. Тэгэх юм бол энэ чинь хүн санхүүгийн нөхцөл байдал хүндрээд ирэхээр бас яадаг вүлээ те. Буцаагаад нөгөө сэтгэл зүйд нөлөөлөх үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр аль аль талаараа энэ бол маш харамсалтай үйл явдал. Тэрнээс Пол Жоржийг даапалах юм гэдэг юм уу буруу зүйл хийлээ гэдэг юм гэх арга алга ийм л уусан байна. Гэтэ бас бас ингээд энийг ойлгож ойлгоорой. Одоо тэр Пол Жоржийн
уусан одоо иймгээд байгаа зүйл нь бол мэдээж Америкийн нутаг дэвсгэр дээр бол зөвшөөрөгдсөн л зүйл байгаа. Имч хэрвээ prescribe гэдэг зөвлөсөн бол зөвхөн NBA дээр одоо тийм дүрм байдаг. Тэгээ тэрийг зөрчигдсөн баа шүү. Түүнээс бол яг бүр 20-тай бүр хэрэгжилж болохгүй юм хэрэгжилсэн юм бол зүйл биш. Тэгээд энэ policy-га ч гэсэн NBA эргэж харахгүй бол бас болохгүй. Хэрвээ Paul George одоо mental health гэсэн амар чухал шүү дээ. Хэрвээ тэр имийг уухгүй одоо юу гэдэг нь тайвшруулах юм уухгүй тайвшихгүй байжгаад амиа орлох ч юм уу ямар нэгэн байдал төрүүл яах вэ те. Тэгэл ийм ч бол мэдээж эрүүл мэндэнд бодож ил яаж байгаа. Тэгэхээр NBA гэсэн энэ дүрмээ бас эргээд тарах болов гэж би бодож шít. Тэгэхээр энэ цаашаа ноцтой асуудал шүү. Нөгөө би тухайн үед нөгөө бас ингэж ийм ноцтой зүйл гэдгийг мдээгүй ингээ Пол Жорж торгуулчлаа хэвээр нэг Филадельфия 76 баг нэг өөдтэй явах заяаг юм даа гэж бодоо байжсэн ч тэгээд хард нь бол маш өөр зүйл яригдчихэж байгаа юм байл шүү. Тэгэхээр харамсалтай байна. Филадельфия 76 багийн хувьд уг нь гоё байгаад байдаг. Edge comp гээд ямар гоё залууг энэ жилээс авч байгаа. Гэтэ мэдээж бүтэн үйлрэл нь дуусчаагүй. Тэдэн дахиад 25 тоглолт гэдэг чинь бол ерөнхийдөө нэг 2 сарын хугацаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энэ чинь дөнгөж 2 сар гарч ирэх чинь нэг удирлын өмнө л ирэх, плей-оффын өмнө л ирэх гэдэг шүү дээ. Тий, дөнгөж өмнө л ирэх болчиход байна л да. Тийм тэгэхээр нөгөө плей-оффын өмнө ирлээ хөл гар нийлэх асуудал үүснэ. Плей-оффын өмнө бүх юм зэгцэрсэн байх хэрэгтэй гэдэг. Гэтэл тэгж чадахгүйгээр л плей-оффд орохоор болж байгаа шиг байна да. Энэ тийм учраас энэ бол маш хүнд цохилт гэж хэлээд байгаа юм тэр юм шүү. За. Бидний ярилцах сэдв энэ хүрээд өндөрлж чинь тэгээд бидний ярьж байгаа хооронд подкаст бичих хооронд ямар ч байсан нэг солилцоо боллоо. Cleveland Cavaliers, James Harden, Donovan Mitchell, Jalen Tyson, Evan Mobley, Jared Allen гэсэн гарны тавтаа болсон бол Cleveland Cavaliers-ийн Darius Garland, Chris Dunn, Kawhi Leonard, John Collins, Ivica Zubac гэсэн тавтаа болж байна. Энэ солилцоос гинтийн бөгөөд цочирдом солилцоо байлаа. Сонирхолтой ч солилцоо байлаа. Хамт байсан үзэгч сонсогч нартай баярлалаа. Та бүхэн Game Point podcast-ыг Premier Sports-ыг суугаар лав гарагт за мөн YouTube channel-аар хүлээн авах үзэх боломжтой байгаа. Game Point podcast-ийн ивент тэтгэгчээр Social Bay, өвийн мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн ажиллаа. Удахгүй болох том солилцооны мэдээллээр эргээд уулзах эрүүл тавиад энэ удаагийн дугаараа жаргая.